Сайн уу? Эхлээд бичлэг рүү орохоос өмнө disclaimer буюу санал маягийн зүйл хийчихье заяа. Энэ бичлэг нь ямар нэгэн уруу татах, бусдыг уруу татсан, урайлсан өнгө аяс зориг огтхонч агуулаагүй болно. Ямар зорилгын дор хийгдэж байгаа бичлэг вэ гэвэл би өөрөө шар ариг гэдэг зүйлийг хэрэгэлдэггүй, амьдралдаа хэрэглэхгүй гэж боддог. Тийм учраас яг та нар ч гэсэн битгий хэрэглээрээ, хэтрүүлэн битгий хэрэглээрээ хэрэгэлсэн ч гэсэн гэдэг утга агуулгыг агуулж байгаа. Мөн бичлэгнээр агуулгадж байгаа зарим мэдээллийг онош болгож өөр дээрээ хүлээн авахгүй байхыг зөвлөж байна шүү. Учир нь би лицензтэй юмч биш, зөвхөн судлаад, сураад мэдэж авсан зүйлээ энэ бичлэгээрээ та нарт түгэж байгаа шүү. Ойлгож авсан бол бичлэг рүү оръё. Шар ариг гэдэг байгаа штэ. Нөө нэг алтлаг уух зүйл. Тэ? Өмнөх бичлэгэн дээр яг энерги ундааны лаз бариад ингээ харуулаад та нарт бичлэгээ хэлжсэн штэ. Энэ бичлэгэн дээр яг тийхгүй. Яагаад гэвэл надад үнэхээр яг мэдээж ойлгомжтой штэ. Шар аригны лаз шил надад байхгүй. Учир нь би хэрэгэлдэггүй учраас. Яах юм бэ гэхээр энэ удаагийн бичлэг өмнөх удаагийн бичлэгний part 2 гэж ойлгож болно. Энерги ундаа, найрлага болон үр дагавар гэдэг бичлэгний part 2 гэж хэлж болно. Найрлага болон үр дагавар гэдэг бичлэгний part 2 гэж ойлгочих. Одоноос зурвал болж байгаа. Энэ удаагийн бичлэгээр өмнөх бичлэгнээс ялгаатай зүйл нөх юм бол яг энийг уусны дараа тэдэн минутын дараа ингэдэг, тэдэн минутын дараа ингэдэг. Энэ хоёрын гол нөлөөний гол үр дагаврын гих мэтчлэн зүйлсийг барагтай голчилж ярихгүй. Юуг голчилж ярих вэ гэвэл шар ариг гэдэг зүйлийн түүх рүү нийлүүлж байгаа өнгийн зүгээр жоохон өнгөцгөө хэсгээр дараагаар нь хүмүүс хэлдэг штэ. Бага хэмжээгээр уул эрүүл мэндэд сайн байдгаа, эмчилгээний зорилгоор уул эрүүл мэндэд сайн байдгаа гэд ярьдаг. Тэр яг үнэн үү худлаа юу гэдгийг авч хэлэлцэн. Дараагаар нь гэх юм бол шар ариг яг яагаад донтолт үүсгдэг вэ? Донтолт гэж яг ер нь юу вэ гэдгийг зах зугаас нь хэдүүлээ ойлгож авна. Дараагаар нь мэдээж ойлгомжтой найрлага гэсэн байгаа юм чинь шар аригны найрлага яаж байдгийг, юу байдгийг, тэгчмүүдээ ямар процессор бий болдгийг гэдгийг нь ярина. Хамгийн эхлээд үүх түүхээс нэхлэе гэж бодлоо заяа. Нэг гайхалтай зүйл нь шар ариг маань дэлхий дээр оршиж байгаа хүний гараар бүтээгдсэн хамгийн анхны уух зүйлсийн нэг гэж тооцогддог. Ерөнхийдөө яг баталгаа нотлогоо байдаггүй ч гэсэндээ тэгж яригддаг, хэлэлцдэг. Яагаад гэх юм бол яг үнэхээр яг intentionally гэж ярьдаг штэ. Зоригтойгоор хүмүүс бий болгоогүй. Яаж бий болгосон бэ гэх юм бол санаандгүй байж байгаа гаргаад ирсэн. Зөөр ингээл фарм руу байсан юм байна л да. Эртний хятад болон байж байгаа би энэ улсын нэрийг цээжлэхгүй байна. Месопотамиа гэдэг газарт манай эртний өмнөх 5000 жил буюу манай эртний өмнөх 5000 дугаар онд буюу яг одоогоос 7000 жил орчмын өмнө үүссэн байгаа юм. Яасан бэ гэсэн чинь ингээд фарм руу юм уу нэг тийм хүмүүс байсан юм байна л да. Тэр хүмүүс маань арваа буудай соёолж гэх мэт зүйлсээ үрийн шинж чанартай бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. Тэр зүйлсээ ингээд хайрцагт модон юм уу хайрцагт ингээ хийгээ хадгалж исэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр хайрцаг нь яг хадгаламж муутаагаас болоод чиг татцсан байгаа юм. Яг доороосоо эхлээд ингээ чиг татаад норцсон байгаа гэсэн үг тэр үр нь. Тэгээд норцчихсан чинь норчсон зүйл чи яадаг вүлээ? Хөгцөрч эхэлдэг тийм ээ. Гэхдээ тэр үр соёолж арваа бууданууд хөгцрөөг байгаа. Яасан бэ гэхээр бактериуд ороод тэр нойтон орчинд тэр соёолж арваа гих зүйлсүүдээр хооллоод үр дүнд нь спирт гэдэг зүйлийг үүсгэсэн байгаа. Энэ дээр яг сүүл рүү ярина. Гэхдээ одоо зөв юу болсныг нь ярьчих. Тэгээд спирт гэдэг зүйлийг үүсгэсэн нь одоогийн шар аригны үндэс суурь болсон байгаа байхгүй юу? Яг хүмүүс бүтээгээгүй. Гэхдээ яг энэ чихтэй орчноос болоод арваа буудаг идсэн бактериудаас болж үүссэн зүйлээ гэж хэлэх гээд байгаа шүү. Тэгвэл одоо жоох үсрэлт хийгээд одоо цаг руугаа буцаж ирээд шар ариганд яг юу агуулгаддгийг, яг ямар гол найрлагаас бүтдгийг гэдэг яриа. Мэдээж та бүхэн яг брэндүүдийг харах юм бол Heineken, Монгол брэндүүд өөр юу байдгийг. Эдгээр брэндүүд үнэхээр яг бүгдээ адилхан найрлагаар хийдэггүй шар арига. Жохон тийм өөрчлөлтүүдтэй өөр нэг тийм өөрсдөө онцгой шинж чанарыг, өөрсдөө онцгой амтыг гаргаж ирэх гэж хичээдэг. Гэхдээ гол үндсэн орцууд нь юу вэ гэвэл хамгийн эхлээд ус байгаа. Ус бол мэдээж яг бараг л бүх юмсын үндэс суурь шүү дээ, тий. Гэхдээ шар ариганд бол ус ямар хэмжээгээр орохоосоо шалтгаалаад бас яг хэрчнээ хэмжээгээр цэвэр байгаасаа шалтгаалаад амтыг нь баг зэрэг өөрчилж болж идэг. Мэдээж яг ойлгомжтойгоор шар аригны маань ихэнх хувийг ус эзэлж идэг. Дараагаар нь соёолж гэдэг зүйл байгаа. Соёолж гэдэг зүйлийг та нар сонсч ирсэн байж магадгүй. Гэхдээ үндсэндээ арваа бодайл гэсэн үг шүү. Нөө нэг яг говь тал дургаад идэг шар алтлаг өнгөтэй ургамал чинь тэрнээс гурил гэдэр гэж авдаг штэ. Тэр хэлээд байгаа. Эндээс болоод яг яах вэ гэхээр
сая хэлсэн шүү дээ. Бактериуд энэ зүйлийг, энэ ургамлыг идээд хооллоод үр дүнд нь шар харигны маань орцыг гаргаж ирдэг байгаа. Тэгэхээр мэдээж нэг юм амьд биет явагдаад байна те. Энэний дараагаар болохоор бактериуд байгаа. За энэ маань өстой яг бүх бактериуд бол ийм биш. Заяа. Яг би үнэхээр яг энэ бичлэгийг энгийн байлгах үүднээс хүн болгонд ойлгогдох үүднээс шинжлэх ухааны нэрнүүд өмнөх бичлэгтэйгээ үйл харьцуулахад хэлэхгүй яваад байгаа. Гэхдээ яг тайлбарлах юм бол бүх бактериуд адилхан биш ээ. Бактери гэдэг маань нэг хэсгээс тогтсон амьд бие хэлдэг байхгүй юу? Бүх бактериуд адилхан биш. Тэгээд зарим бактериуд нь яг ингэж арваа бодоор хооллоод, нүүрс усаар хооллоод үр дүнд нь спиртийг үүсгэдэг. Энийг бид нар ферментац гэдэг байхгүй юу? Ахлах анги буюу дунд ангийн биологийн хичээлээр үздэг. Та сонирхож ивэл мэдлээ гэдэг сайтаас ороод судалж болно шүү. Дараагаар нь зөрөг цэцэг байгаа. Энд за гайхчих магадгүй те. Юу солиороод байгаа юм бэ? Юу цэцэг би ямаа байгаа штэ гэд бодчих магадгүй. Гэхдээ зөрөг цэцэг ямар үр нөлөөтэй вэ гэх юм бол амт оруулдаг байгаа. Мөн бас тэр гой сайхан үнэрийг чинь гаргаж өгдөг. Нэг тийм үнэрлэхээр нэг тийм хамар сингэлсэн сонин үнэр өгдөг штэ. Тэр үнэрийг чинь зөрөг цэцэгнээс ихэвчлэн гаргаж авдаг. Гэхдээ мэдээж өөр үнэр оруулагч нар бас зарим нь ашигладаг. За тийм, иймэрхүү байгаа. Мэдээж зарим компаниуд, зарим брэндүүд яг яадаг вэ гэхээр зүгийн бал ашигладаг, жимс ашигладаг. За энэний хамгийн тод жишээ нь сөөж шүү заяа. Жимс ашигладаг, бүр халуун ногоон хүртэл ашигладаг. Spice. Гэхдээ үндсэн гол найрлагууд нь, орцууд нь саяны миний дурдсан зүйлс байгаа шүү. За дараагаар нь хэрхэн хийдэг үйл явцыг нь хэлье. За англи хэлэн дээр бол энэ үйл явцыг нь brewing гэж дууддаг байгаа. Гэхдээ монголоор би бол сайн мэдэхгүй байна. Тодорхой нэршил байдаг юм уугүй юу? Байдаг л баг. Гэхдээ мэдэхгүй бод уучлаарай. За энэ явц нь яаж явагддаг вэ гэхээр эхлээд соёолж аавна. За соёолж аавангуудаа ингээд норгоно. Яг норгоод дэвтэн. Дэвтэйгээд ингээд тараагаа тавина. Нэг гадаргуу дээр тараагаа тавьж байгаа юм. Тэгчингүүдээ дараагаар нь хатаадаг. Дараагаар нь тухайн угаагаад дэвтэйгээд хатаасан соёолж гэдэг зүйлээ бид нар няцлангуудаа буцлагдаг. За энэ үйл явцаас юу болох юм бэ гэхээр тэнд чинь ингээд за соёолж гэдэг зүйл чинь өөрөө ургамал. Энэ ургамалд нүүрс ус гэдэг зүйл байдаг аахгүй юу? Бид нар бол сахар гэж хөвчлэн дууддаг. Энд нүүрс ус гэдэг зүйл байгаа. За ингэж няцлаад буцлагснараа биднэрт юу гарч ирэх юм бэ гэхээр англи хэлэн дээр бол wort гэдэг зүйл гарч ирд юм байна. Монгол хэлэн дээр би бас нэрнүүдийг сайн мэдэхгүй байгаа даа заяа. За ийм wort гэдэг зүйлийг гаргаж ирдэг. Энэ маань үндсэндээ юу юм бэ гэх юм бол зүгээр л тэр гаргаж ирсэн нүүрс усыг чинь хийлээд байгаа шүү. За яг соёолжноос хэрэггүй зүйлсийг нь ялгаад зүгээр нөгөө нэг бактериндаа идэвхэх хэрэгтэй нүүрс усаа гаргаад авчлаа гэдэг гэсэн үг. Тэгээд буцалж явах явцад нь нөгөө нэг зөрөг цэцгүүдээ нэмэд өгчдөг. Яг үнэр амтаа оруулахын тулд ч. Дараагийн буюу 3 дахь үйл явц нь ферментац байгаа. За ферментац гэдэг маань чи надтай адилхан болвол яг биологи хичээлдээ сонирхолтой байсан бол санджиж магадгүй бактери хооллох үйл явцыг хэлээд байгаа ерөөхдөө. Нөгөө нэг яг бактери гэж түрүү ярьсан шүү дээ. Тэр чинь. За энэ бактериуд яадаг юм бэ гэхээр нөгөө нэг гаргаад авсан wort гэж зүйл байгаа шүү дээ. Яг нүүрс ус те. Ерөнхийдөө бактери хоолол гэсэн үг шүү. За энэ тохиолдолд бол за энэ wort гэдэг зүйлэн дээр бактериудаа нэмээд өгчдөг. Гэхдээ энэ маань бол миний хэлж байгаас хичнээн үнэхээр бүр нарийн төвхтэй үйл ажиллагаа байдаг. Би үнэхээр ингээд энгийнчлээд яриад байгаа шүү. За тэгээд бактериудаа нэмээд өгчнө. За тэгээд яг хэдэн хоногоос ахуулаад хэдэн 7 хоног хүртэл ингээд битүү савнд байлгаад яг тэр бактери маань тэр нүүрс усаар хооллоод алкогол буюу спиртийг тэгчмүүтээ хөөсийг гаргаж идэг. За энэ хөөс нь юу вэ гэх юм бол нүүрс хүчлийн хий байгаа. Энд бол үнэхээр яг ийм химийн урвал явагдчихэдэг аахгүй юу? Тэгээд химийн тэгштгэл идрээр би та нарт харуулж болох ч гэсэндээ за зүгээр яг үгүй тэгш та нарыг залхаахгүй заяа. Юу болдог вэ гэвэл бактери байлаа. Бактери wort гэдэг тэр нүүрс усыг идээд хооллоно. Хооллоод үр дүнд нь гаргаж байгаа бодис нь гэх юм уу те. Тэр бодис нь бол спирт гэдэг бодис байгаа. За тэгчмүүдээ хаягдал бодисоор нь нүүрс хүчлийн хийг гаргадаг нь бөмбөлөг байдлаар гарч ирдэг. Bubble гэж ярьдаг. За тэнгуүтээ сүүлд нь ястаа жинхэнэ нөгөө нэг нөхцлүүдэд тааруулаад савлаад гаргах байгаа. Энэ тохиолдолд яг юу байдгийг те нөгөө нэг амт оруулах бусад бүтээгдэхүүн амт оруулах бусад орц найрлагуудаа хийгээд яг гой савлаад хүмүүс таалагдахаар яг эцсийн байдлаар шар аргаа үйлдвэрлээд гаргадаг байх нь. За тэгээд яг бодоод авчихгүй те дараагийн удаа хэрвээ чи шар арга хэрэгэлдэг насанд хүрсэн хүн бол 21-ээс дээш настай гэсэн үг шүү дээ. Чи зүгээр нэг уух зүйл уугаад өнгөрөх биш. Хим, биолог, за нэгээд нэмээ жоохон урлагийн тэ тэр чинь одоо ингээд бактери орж ирж чинь идэж чинь ингээд нэг тийм утга агуулад байгаа сте. Гэхгүй.
За, ерөнхийдөө л яг шинжлэх ухааны зүйлийг л ингээд хэрэглээд байна шүү заяа. Одоо яах вэ гэвэл чухал хэсэг байгаа заяа. Одоо эрүүл мэнд талаас нь ярьж эхлэе. Зарим хүмүүс за бүр манай аавыг хүртэл оролцуулаа заяа хэлдэг байхгүй юу? Шар аргийг яг тохируулаад бага хэмжээгээр нуувал эрүүл мэндэд тустай байж болдгоо. Эмчилгээний зорилгоор ашиглаж болдгоо гэд. Тэрийг нь би бол мэдээж бүр ингээд би бол тэрэнд итгэдэггүй заяа. Үнэхээр яг шинжлэх ухааны судалгаанууд байгаа. Гэхдээ би итгэдэггүй. Яагаад гэвэл алкогол бол алкогол шүү дээ гэж би боддог. Гэхдээ би судалсан шинжилсэн зүйлсээсээ та нарт одоо зааж өгье. За, ямар үр дүн гарч болох вэ? За, ямар судалгаа шинжилгээ байдгийг эмч нар юу гэж хэлдэг юм бэ гэхээр та бага хэмжээгээр тэр нь бүр ингээд маш бага гэсэн үг шүү дээ. Юу гэсэн үг юм? Бараг 7 ногтоо 100 г ч юм уу те. За, яг тогтсон хэмжээг нь би мэдэхгүй байна. Гэхдээ бага хэмжээгээр гэдэг дээр та нар ач холбогдол өгөх хэрэгтэй шүү. Энэ дээр дараа нь ярина гэхдээ байж. Бага хэмжээгээр хэрэгжилж занших юм бол гарч болох үр дүнгууд нь холестеролыг бууруулж болдог. За, холестерол гэдэг маань цусан дах тосдолгын хэмжээ гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг ихтэй хоол иддэг хүмүүсийн чинь ходоод нь ч өвддөг, зүрх судас нь ч өвддөг шүү дээ. Ингээд судсанд нь тос хоригдлагдаад ирдэг те. Тэрийг бууруулж болох үр дүн гаргаж исэн байгаа. Дараагаар нь юу байсан бэ гэхээр байж тээ. Стресс буулгах, тэмүүтэ тайвшруулах үр нөлөөтэй байсан байгаа юм. За, эндээс хэдүүлээ ургуулад явна. Гэхдээ одоо гарч болох буруу үр дагавруудыг нь ярьцгаая заяа. За, энэ ч ястаа жинхэнэ яг жоохон хэцүү юмнууд орж ирж байгаа. Яагаад гэх юм бол яагаад ерөнхийдөө эхлээд нэг асуултанд хариулчих юм бол яагаад буруу үр дагаврууд гарч болох вэ гэх юм бол ерөнхийдөө л ойлгомжтой. Хэтрүүлэн хэрэглэлт. Таны бие ингээд за энэ бол эмчилгээний журам биш олоо явчлаа шүү гэд хилээд сигналдаад байхад та хэтрүүлэн хэрэглэвэл тэндээс муу үр дагаврууд гарч ирнэ. За, одоо муу үр дагавруудыг нь хэдүүлээ хэлцээ л та. Хамгийн эхлээд толгой эргэх болон согтолт. За, согтолт гэдгийг би энэ үнэхээр ерөнхийд нь хэлчлээ. Гэхдээ яг та юу болдгийг нь мэдж байгаа сте те. Толгой эргэнэ. За, тэгээд өөр юу байдгийг дотор муухарч магадгүй, чиний ходоод хямарч магадгүй, бүр тархичин сүл рүүгээ өвдөж магадгүй, зүрх судас гэж явчих боломжтой. Ерөнхийдөө яг богино хугацааны муу үр дагаврууд нь энэ байгаа. Согтолт, ихэвчлэн байгаа. За, харин дараагаар нь явах юм бол байна штэ. Тархинд ч өөрчлөлтүүд оруулж болно. За, тархинд ихэвчлэн ямар өөрчлөлтүүд оруулах вэ гэхээр энэ бол донтолтоос үүсдэг. За, донтолт гэдэг зүйлийг би бүр амар ингээд зөрөгтэйгээр хэлээд байгаа байхгүй юу? Донтолт гэдэг зүйлийг хэдүүлээ жоохоо одоо ингээд задлж үзье заяа. Яг юу яриад байгаа юм бэ те? Яг ер нь донтолт гэж яг юу ингээд үзье. Донтолт гэдэг маань чи нэг зүйлээс хит хараат байдал үүсгээд тэр зүйлээ ашиглаж чадахгүй бол чамд дистресс буюу стресс үүсдэг бол тэр бол донтолт юм гэж ерөнхийд нь тодорхойлж болно. Яагаад донтолт яг энэ тохиолдолд тэ шар аригнаас үүсдэг юм бэ гэх юм бол чи шар ариг хэрэглэлээ. Энэ шар ариг маань тархинд юу идэвхжүүлдэг вэ гэхээр допамин гэдэг дааврыг идэвхжүүлдэг байгаа. За, энэ допамин гэдэг маань монгол хэлээр аз жаргалын гормон гэж бид нар нэрлэдэг. Яг энэ даавар байснараа бид нар аз жаргалтай мэдэрч яддаг гэсэн үг. Тэгээд чи шар ариг хэрэглэх үед яг энэ маань тэр хэсгийг идэвхжүүлээд чи жаргалтай мэдрэмж авдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чи тайвширмаар байна. Аз жаргалтай мэдрэмээр байна. Тэхийн тулд яах вүлээ? Яг шар ариг хэрэглэж магадгүй те. Ингэж ийм тойрог үргэлжилсээр байгаад чи ингээл те шар ариг хэрэглэлээ би жаргалтай болдог. Дахиад хэрэглэжээ гэсээр хагаад эндээс донтолт үүсээд чиний тархины зарим хэсгүүд чинь ажиллагаа нь алдагдах. За, сүүл рүүгээ бүр ингээд доголдох юу гэдгийг ингээд за тийм тархины л асуудлууд зөндөө үүснэ л гэсэн үг. За, яв. Энэ талаар бичлэг гэвэл миний бичлэг нэг цагийн подкаст болчин чиний тарих бас пар шиг халчна гэсэн үг. Дараагаар нь яг түрүү хэлсэн шүү дээ. Ходоод сонирн болж болно гэд. Энэ маань урт хугацаанд ч гэсэндээ үр дүн гаргаж болдог нь чиний ходоодыг шархлуулж болно. За, ходоод нь ингээд ходоодыг хоолыг боловсруулж идэг ходоодны хүчил гэж зүйл байгаа шүү дээ. Ходоодны салс танаас ялгарч идэг. Пяв за гэж ярьдаг шүү дээ. Шар ариг орж ирснээрээ тэр хүчилтэй холилдоод асуудал үүсэх боломжтой гэсэн үг. Тэгээд урт хугацаанд яадаг болох вэ гэхээр хоол шингээлт чинь муудаж болцсошгүй. Тэгчингүүтээ яг бөөлждөг юу гэдгийг толгой эргэдэг болж болно. Дараагаар нь хамгийн чухал зүйл буюу элэг байгаа. За, элэг чинь яг ингээ хорт бодисуудыг шүүн гаргадаг ялгаруулах хэрэгтэй шүү дээ. Мэдээж яг шар ариг гэдэг бол спирт агуулж байгаа. Спирт чинь бол хүний биед хаягдал бүтээгдэхүүн гэж явна. Тэгэхээр тэр хаягдал бүтээгдэхүүнийг шүүж хоргоожуулж гаргах гэж элэг хэтрүүлж ажилласнараа элэг гэмтэх аюултай. За, үнэхээр яг ингээд бүр дахин уудаг яг хатуугаар уудаг бол бүр ингээд элэг чинь удаан хугацаагаар ажиллаад сүл рүүгээ liver failure гэдэг баха. Элэгний дутагдал. За, нэг тийм элэгний өвчнгүүд хаалга тогшоод хүлээж байгаа шүү л гэсэн үг. Элэг чинь
өвднөө. Хамгийн сүүлд нь та нар харж исэн байх те яг нэг шар хариг уудаг ах нар их хвчлэн ингээд нэг юм гүзээтэй байдаг штэ. Нэг юм бонгордуу те илүүдэлчинтэй. Бид нар тэрийг нь пиавныг үзээ гэл хөөргөөд идэг штэ. Гэхдээ тэр бол нэг тийм хөөргөөд байхаар асуудал огтхонч биш. Яагаад гэвэл шар айраг нь нүүрс ус тодорхой хэмжээгээр агуулгаж идэг байхгүй юу? Тэгэхээр тэр нүүрс ус чинь ингээд яг илүүдэл хэмжээгээр хэрэглээд байвал мэдээж биеийн сайн нүүрс ус биш л байж тараа те. Яг хоримтлагдсаар агаад чи илүүдэлжинтэй болж болно гэсэн үг. Тэгэхээр мэдээж яг гадаад төрхөндөө анхаардаг болвол үнэхээр яг би өвдвөл хамаагүй гэж боддог ч гэсэн гадаад төрхөндөө анхаардаг болвол илүүдэл хэмжээгээр хэрэглэхгүй байх бас нэгэн шалтгаан гараад ирлээ те. Гэхдээ та хэд бодож магадгүй яг шар харигны те яг яавал гэжтэй гээд ганцыг ууж муудаг хүмүүс байж магадгүй. Ялангуяа миний үеийн хүүхдүүд уудаг гэж магадгүй шүү та нар. Би ингэж мэдж байгаа шүү. Гэхдээ ганц ч бай, хоёр ч бай шар хариг бол шар хариг хичнээн тодорхой хэмжээнд буюу 300-аас 400 мл-т хүрээд ирэхээр яг чиний координац болон толгой эргэлт юу гэдгийг төвлөрөлтийг чинь алдагдуулаад эхлэх боломжтой. Битгий басамжлаарай гэдэг байгаа гэсэн үг шүү. Энэ удаагийн бичлэг иймэрхүү байлаа. Тэгэхээр бид нар мэдээж шар хариг бол дэлхийн анхны уух зүйлсийн нэг юм байна гэж мэдэж авлаа штэ. Дээрэс нь соёолж, ус, цэцэг, бактери гих үндсэн 4 зүйлсээс анх бий болж исэн юм байна. Одоо ч гэсэндээ үндсэн орцууд нь эдэр юм байна гэдгийг бас сурч авлаа те. Тэгээд гарч болох эерэг үр нөлөөнүүд болон сөрөг үр нөлөөг ч гэсэндээ мэдэж авлаа. Тэгэхээр таад харсан, анзаарсан болвол болгоомжтой, бүр маш болгоомжтой байхгүй бол шар хариг ашиглахын сөрөг талууд нь эерэг талаа давмгайлах магадлалтай, бүр хандлага маш өндөртэй учраас энэ тал дээр маш анхааралтай байгаарай. Хэрвээ чи насанд хүрсэн биш л бол тэрүүгээрээ би 21 насыг дурдж байгаа шүү. 21 нас хүрээгүй болвол шар хариг хэрглэж том болсон юм шиг мэдрэх гэж битгий яарад заяа. Би харсан байхгүй нэг 9 дугаар ангийн хүүхэд хүртэл пиав уугаад бүр амар тэрэн дээр нээлттэй байгааг харсан. Тэгэхээр хэрвээ чи эрүүл мэндтэй хайртай яг хөгшрөөд яг 40 наснда л алтан хайрцаг нээлгэх чи гэж бодохгүй байгаа бол энэ тал дээр жоохон шүүмжлэлтэй сэтгэлгээгээр хандаарай гэж хэлье. Мэдээж хэрвээ та насанд хүрсэн хүн байгаа бол таны шийдвэрийг би мэдэхгүй шүү дээ, тэ. Таныг ингэдэг гэж би хэлж чадахгүй. Гэхдээ эрүүл мэндийн чинь эрсдлүүд нь юм байгаа шүү гэд хэлээд өглөө. Амь насаа хайрладаг мэдээж урт удаан амьдраад хүүхдүүдтэй жоох удаан харагдчихъя гэж бодож байгаа бол энэ тал дээр бас бодохтой байгаарай гэж хэлье. Иймэрхүү байлаа. Өөр энэ сэдвтэй холбоотой бичлэг хийхийг хүсэж байгаа бол доор комент сект надад мэдэгдэж болно шүү. Баяртай. Хичээлээ сайн хийгээрэй. Бас томчууд наваг нэлээ үздэг харагдсан. Яг миний үзэгчдийн яг судалгаанаас. Тэгэхээр та яд ч гэсэндээ үзэж байгаа бол ажилласаа хийгээрэй. Баяртай.